Энэхүү цуврал хичээлээрээ тойргоор жигд эргэх хөдөлгөөн болон ертөнц дахны таталцлын хуулийн тухай ойлголтуудыг үзэх болно. Ингээд тойргоор жигд эргэх хөдөлгөөнийг бүгдээрээ авч үзье. Эхнийх нь эргэх хөдөлгөөн хийж байгаа биеийн цэг бүхэн эргэх тэнхлэг дээр төв бүхий R радиустай тойргоор хөдөлнө гэж хэлсэн байна. За үүнийг ойлгохын тулд энд нэг юм дам биет байгаа. Тухайн биет маань A гэдэг цэгээс эргээд тойрог замаар хөдлөөд B гэдэг цэг дээр очисон гэж үзчихье. Тэгвэл эргэлтийн тэнхлэг маань энд байна. O цэг дээр эргэлтийн тэнхлэгээс тухайн бие хүртэл татсан энэ векторыг R үсгээр тэмдэглэн түүнийг радиус вектор гэж хэлдэг байгаа. Харин энэ туулсан S замыг энийг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр нумын урт гэж хэлдэг байгаа шүү. S нумын урт. Тулсан нумын урт нь тойргийн радиустай тэнцүү байхад төвд үүсэх өнцгийг эргэлтийн өнцөг гинэ гэж хэлсэн байна. Гэж юу гэсэн үг вэ? A-гаас B-гийн хооронд явхад энд байгаа радиус вектор нь тета өнцгийг энд зурсан байна. Энэ тета өнцгийг энэ О-тэй эсвэл өнцгийг бүгдээрээ эргэлтийн өнцөг гэж хэлэх нэ. За би өөгөр нь яриа бичээд тэгвэл О-тэй өнцгийг хэрхэн яаж олох вэ гэвэл ингэж олон бүгдээрээ нумын уртыг энэ бол S байгаа энэ радиус векторын уртад хувааж болох нь. Өөрөөр хэлбэл нумын уртыг радиуст хуваагаад олчихно гэдэг бүгдээрээ бодъё. Энэ О өнцгийг хоёр одоо нэгжээр илэрхийлж болно. Эхнийх нь градусаар илэрхийлж болно. Энд градус гэдэг нэгжтэй байж болно. За нэг бүтэн тойроход хэдэн градус вэ? 360 градус вэ? Эсвэл радианаар илэрхийлж болдгоо. За үүний тухай бүгдээрээ яриа. Дийлэгтээ радианаар илэрхийлдэг градус 360 градус, радиан 2π радиан. Ингээд үзчихэж байгаа. Нэг бүтэн эргэхэд 2π радиан одоо тэр өнцгийг зурна гэж байна. 2π радиан нь өнцгөр илэрхийлэх юм бол тэр нь 360 градус болно. 2π радиан нь 360 градусын бол 1 радиан нь ойролцоогоор 57.3 градус өнцгтэй тэнцүү гэсэн үг. Тэгвэл үүнээс хойш бүгдээрээ энэ өнцгийг энд харуулсанчлан радианаар илэрхийлж сурцгаая. Энийг тухайлбал бүгдээрээ энэ удаа бета гэж байна. Бета гэх юм бол бета өнцгийг яаж олох вэ? Нумын уртыг R-т хувааж олох нь байна. Мөн энд 1 радианыг илэрхийлсэн байна. 1 радиан ямар учиртай гэхээр тулсан нумын урт нь S нь R-тэй тэнцэх үед буюу радиусын урттай тэнцэх үед төвд үүсэх өнцгийг эргэлтийн өнцөг 1 радиан гэж хэлж байгаа гэдээ бүгдээрээ ойлгож болох нэ. 2π радиан тэнцүү 360 градус гэдгээл сайн тогтоогод авчиж зүгмөрөө. Одоо бүгдээрээ яг тойрог хөдөлгөөн хийж байхад зайлшгүй яригддаг нэг хоёр ухагтууны тухай яриа. Тэр нь юу вэ гэвэл үе ба давтамж. Ингээд бодъё л доо. Зүгээр одоо тухайлбал энд нэг юм тойрог трактор байгаа. Тойрогоор хөдөлж байгаа бит энд байна. Энд радиусыг зургийг бүгдээрээ энд байна гэж бодчихъя. 360 градус юм ба. Тухайн бит байна. Эндээс хөдлөөд энэ цэгийг бүгдээрээ D цэг гэж. D цэгээс хөдлөөд нэг бүтэн тойрог буцаад D цэгт ирэх тэр хугацааг бид нэг үе гэж ярьдаг. Үе бол хугацаатай холбоотой байх нь үеийг том Т үсгээр тэмдэглэн нэг бүтэн эргэлт хийх хугацааг бид юу гэж хэлдэг байх нь? Нэг үе гэж ярьдаг байх нь. За тойрог замаар 400 м-ийн гүйлт байдаг те. Гараанаас гарлаа гүйлээ буцаад яг тэр гарсан одоо тэр гараан дээр буюу бариан дээр хурж ирэхэд 400 м боллоо гэж бодоход энд нэг бүтэн эргэлт хийж байгаа. Тэгвэл энд одоо нэг бүтэн эргэлтэнд зарцуулсан тэр хугацааг үе гэж ярьдаг байх нь. Зарим тохиолдолд улирал гэж бас хэлдэг шүү. Энэ нь хугацаа юм байна. За утгаараа. Арай онцгой хугацаа учраас том Т үсгээр тэмдэглэх нь маань мэдээж систем нэгж секунд хугацааны нэгж. Харин одоо үеийн эсрэг хэмжигдэхүүн болох давтамжийн тухай ярив. Давтамж гэж юу вэ? Нэгж хугацаанд дах эргэлтийн тог хэлнэ. Нэгж хугацаа тухайлбал 1 секундээр авчих. 1 секундэд хэдэн удаа энийг бүтэн тойрсон бэ? Маш хурдтай эргэж байгаа электрон байж болно. Электрон маань 1 секундын хугацаанд энэ тойрог замаар хэдэн удаа бүтэн эргэж байгаа юм. Хэдэн удаа энэ тойргийг бүтэн тойрсон бэ гэсэн. Тэр тоог л бид нар юу гэж хэлэх вэ гэвэл давтамж гэж хэлнэ. Давтамжийг нүү үсгээр тэмдэглэн энийг нүү гэж уншина. Тэр хугацаа бид ингээд үе ба давтамжийн эсрэг хэмжигдэхүүнүүд буюу нүү тэнцүү нэгийг хуваах нь Т эсвэл бид энэ дээрээс юу гэж ойлгож болох вэ гэхээр давтамжийг үед үржүүлэх юм бол үргэлж нэг гардаг байх нь гэдгийг л бүтэн тойрог ойлгох хэрэгтэй. Шугам хурдны тухай ярив. Тойрогоор эргэж байхад тойрог хөдөлгөөн хийж байхад хоёр төрлийн хурд яригддаг. Нэгт шугам хурд яригдана. Хоёрдугаарт өнцөг хурд бас яригддаг. Тодорхой өнцгийг тухайн радиус вектор маань зурж байгаа учраас. Тухайлбал А-гаас Б-гийн хооронд очиход шугам хурдыг хэрхэн дүрслэх вэ гэхээр энэ тойрогт шүргэгч байдлаар дүрсэлж зурж харуулах ёстой.
Тухайн А цэгт шүргэгчийг бид нар татна. Шугам шүргэгчийг татаад цагийн зүүнээ эсрэг эргэж явах юм бол энэ шүргэгчийн дагуу зурагт үзүүлсэн чиглэлд бид нар шугамын хурдыг зурж харуулах нэг. За шугамын хурд гэдэг бол өөрөө вектор хэмжигдэхүүн. А-гаас Б-ийн хооронд S замыг туулахдаа T хугацаа зарцуулсан бол номын уртыг хугацаанд хуваах буюу S-ийг бүгдээрээ T-д хуваагаад шугамын хурдыг олж болох нь байна. Энэ чухал ойлголт. Энэ маань өөрөө вектор хэмжигдэхүүнийг битээ мартаараа энийг бид нар дараа нь ашиглана. Мөн А-гаас Б-ийн хооронд V гэдэг шугамын хурдтай хөдөлж байхад тета үнцгийг бид нар бас зурсан байна. Тета үнцгийг ямар хугацаанд бид нар зурсан бэ гэвэл T хугацаанд зурсан. Энийг одоо бүгдээрээ ашиглая тэгвэл энэ доор эзэгч. Саяны ухагтхуунуудыг хэмжигдэхүүнүүдийг ашиглаад өнцөг хурдны тухай ойлголтыг өөр юм болгож явъя. Өнцөг хурд гэж юу юм бэ гэвэл радиус векторын зурсан өнцгийг тэр нэг тета үнцэг байсан да. За энэ дээр дахиад бүгдээрээ зурах тус чүгч байд буруудах юм байхгүй. Тухайлбал энэ дэс и шиг ирсэн байсан. Радиус векторуудыг бүгднийг ингээд зурчихъя. Радиус векторын зурсан өнцгийг А-гаас гараад Б дээр утсан гэвэл энэ зурсан өнцгийг энэ эргэлт болсон хугацаанд буюу А-гаас Б-ийн хооронд T хугацаанд очсон байлаа гэж бодъё бүгдээрээ. Харьцуулсныг өнцөг хурдаал гэж байна. Өнцгийг хугацаанд хуваах юм бол өнцөг хурд явсан замыг хугацаанд хуваах юм бол шугамын хурд байдаг. Бахан шугамын хурд нь үргэлж тойрогт шүргэгчээр зурагдана. Мөн радиус вектор болон шугамын хурд хоёрын хоорондын өнцөг нь 90 градус байдаг. Радиус вектортой шугамын хурд маань перпендикуляр байдгаа гэд ойлгочих болох нь байна бүгдээрээ. Тэгвэл энэ дээд талын тодорхойлж ёсоор энэ өөттэй гэдэг үнцгийг T-д хуваах юм бол тэр нь омега буюу өнцөг хурд болж тарахна гэсэн санааг илэрхийлнэ. Одоо бүгдээрээ бодоод үзье. А-гаас гараад альва хөдөлж байгаа би нэг бүтэн тойроод буцаад А дээр ирсэн байлаа гэд үзье. Энэ радиусыг R гэж бүгдээрээ тэмдэглэжээ. Ингээд ирэх хугацааг бид нар юу гэж хэлдэг вэ? Үе гэж хэлдэг. А-гаас гараад А дээр ирэх хугацааг үе гэж хэлдэг. T-ийн оронд би том T буюу үеийг орлуулчихъя. За яг А-гаас гараад буцаад А дээр ирэхэд 360 градус үнцэг буюу 2π радиан үнцгийг зурах болно. Тийм учраас өөттэйгийн оронд бүгдээрээ 2π үнцгийг нь орлуулчих радиан. Ингээд энэ тэгштгэл юу болж хувирсан бэ гэвэл нэг бүтэн тойроход 2π үнцэг зурна. Нэг үе хугацаа өнгөрнө. Энийг үнцэг хурд гинэ. Үнцэг хурдны нэгж нь юу юм? Энэ 2π чи радиан шүү дээ. Энэ доод талын үе нь секунд нэгжтэй. Тийм учраас радианыг хуваах нь секунд гэдэг нэгжтэй байх нь C системд. Нөгөө T-гүр нэгийг хуваах нь T гэдэг чинь өөрөө давтамж гэсэн үг. Уруу хэмжигдэхүүн тийм ээ. Давтамж маань үеийн уруу хэмжигдэхүүн. Энийг орлуулчих бол чинь дээд талын тэгшгэлд и шиг омега тэнцүү. Энийг омега гэж уншина. 2π нэгийг хуваах нь T. Нэгийг хуваах нь T гэдгийн оронд багшин шууд new орлуулж. Тэгвэл энэ доод талын хуваах шаардлага болчлоо. 2π үржих нь new гэдэг бол бас л өнцөг хурдны илэрхийлэмж болох нь түүний нэг чинь ямар ч ялгаа байхгүй радиан секунд болох нь байна. За эдгээрийг би компьютер дээр бичээд оруулсан байна. Энэ байна. Энэ байна. Эдгээрийг бити мартаарай. Шугамын хурд ба өнцөг хурдны хоорондын хамаарлал нь яаж бий болох вэ гэж. Шугамын хурдыг бид нар олсон. Шугамын хурд S-ийг хуваах нь T байсан шүү дээ. Нэг бүтэн тойроход А-гаас гараад А дээр ирэхэд тойргийн урт хэмжээтэй замыг туулах болно. Тэрийг нь биччихье. Тойргийн урт нь 2πr байдаг. Хуваах нь А-гаас гараад А дээр буцаад ирэх нэг бүтэн тойрох тэр хугацааг үе гэдэг. Тэр нь том T болох нь байна. 2πr-ийг хуваах нь T. 2π хуваах нь T гэдгийг бид нар мэднэ шүү дээ. Энэ хэсэг нь юу юм? Энэ хэсэг чинь омега юм биш үү? Омега гэсэн үг. Ингүүл омегаг R-ээр үржүүлээд энэ хоёрын хоорондын хамаарлал нь ийм байдаг байна. Залуусаа. Жишээ нэгийг бодъё бүгдээрээ. Үдсэн зүйлээ баттгаад угаалгын машины хурд 1 минутанд 1200 удаа бүтэн эргэсэн бол хурдны эргэлтийн үе ба давтамжийг бол хурдны өнцөг хурдыг бол хурдны диаметр 40 см бол хурдны захын цэгийн шугамын хурдыг олооч гэсэн байна. Дээшлүүлж яваа бодчихъя. Тойрог хэлбэртэй нэг юм хурд зурх гэдэг надад бүгдээр энэ дээр. Окей, энд нь зураад үзүүлчихье. Хурдны эргэлтийн үе 1 минутанд ийм удаа эргэсэн юм.
эхлээд давтамжийг нь олчих бүгдээрээ. 1200 удаа эргэсэн. Хэдэн секундэд? Нийтдээ 60 секундэд. Ингээд олох юм бол энэ 20 юу юм бэ? Давтамжийн нэгжийг би зааж өгөөгүй байна. Давтамжийн нэгжийг шууд энэ дээр заагаад өгчээ. Герц гэдэг нэгжээр илэрхийлнэ. Герц гэж товчлно. За нэгийг хуваах нь үе гэдэг чинь давтамж. Үеийн нэг чинь секунд, нэгийг хуваах нь секунд. Секундын хасах нэг гэдэг нь бас герцийг илэрхийлэх нь байна. Энэ нэг чинь секундын хасах нэг зэрэг. 20 герц буюу 1 секунд хугацаанд 20 удаа бүтээн эргэж гинэ гэсэн үг. Эргэлтийн тоо. Эсрэгээр нь бүгдээрээ шууд үеийг олчих. Ньютон зөв нэгийг хуваах нь Т. Буцаад Т гэдэг бол нэгийг хуваах нь нью. Энэ дээрээс нэгийг хуваах нь 20 ийм хэмжээний секунд гарна. За 0.5 гарна. Бэт нь хурдны өнцөг хурдаг бол. Өнцөг хурдаг яаж олж болно бүгдээрээ. 2π хуваах нь Т гэж олж болж байна. Эсвэл 2π нью гэж үржүүлж бас болж болно. P-г нь удаад 3-аар авчи. 2-ыг үржих нь 3. Үржих нь нью маань хэд гарлаа сая 20 гарсан. Ингээд эдгээр үржүүл 60 120 радиан секунд. Сид нь хурдны диаметр ийм болвол захын цэгийнх нь шугамын хурдыг олооч гэсэн. Энэ ингээд диаметр энд радиусыг нь тэмдэглэжээ. Диаметр нь 40 см юм бол радиус нь хэд болох вэ? 20 см буюу 0.2 метр. Ямар нэгэн цэг авъя бүгдээр энэ дээр нэг ийм цэг авчихад түүний шугамын хурдыг ийшээ эргэж байгаа гэж үзээд ингээд тэмдэглэж байна гэсэн үг. Энэ хоёрын хооронд перпендикуляр байх учиртай. Энэ хэд байх вэ? За энд бол омега бүгдээр олчихсан. Хурд тэнцүү омегаг үржих нь радиус байдаг. Омега хэд гэж болсон? 120 гэж болсон. 120-ыг үржих нь радиус нь 0.2 метр. 24 метр секунд хурдтай хөдөлгөнө.